Өдрийн мэнд рүү үзэгчтэй Гигэ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг Гигийн эрүүл мэнд подкаст энэ удаагийнхаа дугаарыг эхэлж байна. За бид өнөөдрийнхаа нэг шинэ дугаар дээр нэгэн онцлог зочныг өрсөн байна. Манай өнөөдрийн подкастын зочноор Сэрина гоо сайхан нөхөн сэргийх мэдслийн эмнэлгийн ахлах эмч Баяр Цэцэг өргөдлөө. Өдрийн мэнд рүү танд. Өдрийн мэнд танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За Баяр Цэцэг эмч өөрийгөө танилцуулаач. Гоо сайхны эмч мэдслийн гэхээр манад бас яг төгсөгдөг үү те хаана сургууль соёлоо төгсгөө хаана одоо мэрэгжилдээ иршлүүлөө гэдээ өөрийгөө танилцуулахгүй үзэгчдэд маа тий. Гоо сайхан гэхээр л хүн болгоныг өвөрмөс ч юм уу тий онцгой гэж бодоод байдаг. Гэхдээ бид нар бол яалтчгүй эмч суураараа төгсөх ёстой. Анагаах ухааны шинжлэх ухааны их сургуулийг 2013 онд л хүний хэмжээр төгссөн. За энээсээ хойш болохоор ингээд одоо ямар чиглэлээр явах уу? Одоо миний хувь хүний сонирхол юу вэ гэдгээсээ ингээд хүн болгоны чиглэл үүрээдэг. За тэгээд энэ чиглэлээрээ би бол арсны хүчин судлалын үндэсний төвд арс гоцлын эмчээр бол мэрэгчлээ дэвшлүүлэхээр суралцсан 2 жилийн хугацаанд за ингээд суралцаад яваад төгсөөд гоо сайхны чиглэлээр ингээд ажиллаж байхад бид нарт бол яалтчгүй тий дахиад боловсрал дэвшлүүлэх мэрэгчлээ сайжруулах шаардлагатай байна гэдэг үүднээсээ мэдээж одоо мэс заслын эмч нөхөн сэргээх дээрэс нь дархлаа бас судлалын эмч гэдэг те харшил судлалын эмч гэдэг яг ингээд ажиллах явцдаа хэрэгтэй байгаа юм чиглэлүүдээрээ бол ингээд суралцаад тэгээд дээрэс нь гэх юм бол одоо хаана одоо тэг хэрэгцээ шаардлага байна одоо хаана шинэ эмчилгээ нэвтэрч чинь тэр газруудад нь очоод одоо эмчнэр маань өөрсдөө тренинг сургалтуудаа тий аваад ингээд өөрсдийгөө хөгжүүлээд явах айгүй боломжтой одоо хувийн эмчлийн салбар учраас шинийг илэрхийлж бусдаас л давмгай байлгахын тулд ингээд өөрсдөө аягүй сайн хөгжүүлж чаддаг тийм салбарт орсон. Тэгээд энэ салбраараа ч гэсэндээ бас одоо бараг нэг 8 жил орчим бол ажиллаад явж байна. 8 жил гэдэг чинь бас багагүй хугацаа байх гэдэг тийм. Тэгэхээр яг одоо гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн эмч гэхээр те өдөр тутмынхаа ажлыг бас бидэнд танилцуулаач те. Яг ямар төрлийн эмчилгээ хийж гин те. Одоо гоо сайхан гэхээр ингээд хүн зөвхөн гадаад үзэмж ч юм уу те зөвхөн нүүр цараагаараа бодоод байдаг. Тэгэхээр энэ маань болохоор амар өргөн хүрээтэй. Одоо хүн зөвхөн л одоо зөвхөн л одоо харьсаа гоёолгыг одоо нүд давхраагаа янзлуулын хамраа ундралыг уруулаа томруулах ч юм уу тий энэ маань болохоор зөвхөн эффект өгдөг буюу юм гадаад үзэмжнийг сайжруулад өгдөг. Тэгэхэд нөгөө тэгүр гэх юм бол гэмтлийн гаралтайгаар ч юм уу тий түлэгдэлт одоо хугаралт одоо тий янз бүрийн тийм гэмтлийн гаралтай за төрлийн гаралтай ч юм уу тий одоо чихний бүрэн хөгжил үүсээгүй урал тагнаас сэтэрхий ч юм уу тиймэрхүү байдлаасаа бас нөхөн сэргээхээр одоо зайлшгүй шаардлагатай тиймэрхүү эмчилгээ хийгддэг. Тий. За тэгээд энэ маань болохоор одоо гадаад үзэмжийг ерөөхдөө ол сайжруулад байгаа тий. Хүн маань өөрөө ингээд хөгшөрдөг одоо эд эрэхтэн маань хөгшөрдөг тий. Тэгэхээр бас дотоод эдээсээ хөндөлжүүлэх, эдээсээ одоо сайжруулах гэдэг ч юм уу тий. Эрүүл мэнд чиглэл рүүгээ бас чиглэдэг. Тэгэхээр гоо сайхан гэхээр л зөвхөн л одоо тий одоо нөгөө эрүүл мэнд тал руугаа явахгүй байгаа ч юм шиг тий. Тэгж боддог бол ихвчлэн бол эрүүл хүмүүс төр одоо хүчнээс урьдчилан сэргийлэх, эрүүл байдлыг сайжруулах гэдэг тал руу илүү бас чиглэлд явдаг. Зөв. Таны хувьд яг ямар чиглэл дээр нэмж ажилладаг вэ? Ер нь аль яг ингээд яг бүх чиглэл руугаа л ингээд нөгөө өөрийнхөө хүсэл сонирхлоороо ингээд чиглэлд явж чаддаг. Эмнэлгийнхаа талаар бас цогсхон танилцуулаач. Одоо хүсэл сонирхол ирмэлцлийг тий ингээ хааж боогдуулахгүйгээр одоо тий хөгжих, дэвших боломжтой байдлаараа тус эмнэлгийг ингээд үүсгэн байгуулаа, санаачлаад тий тэгээд Герман болон Солонгосоос хөрөнгө оруулалт татаад ингээд энэ эмнэлгээ бол хөгжүүлээд явж байгаа. Тэгээд манай эмнэлэг болохоор эхэндээ болохоор зөвхөн арс гоо засал буюу тий одоо арсны өвчин эмгээг, харшлын өвчин эмгээг за тэгээд одоо гоо сайхны тий өсвөр насны батаршаалт өсвөр насны эмчилгээ үйлчилгээ за гоо сайхан гээд энэ чиглэлээрээ явж хагаад 2023 оноос хойш за биднэрт бол зайлшгүй одоо тийм мэс засал нөхөн
сэргээх мэс засал ийм чиглэл хэрэгтэй байна гэдгээрээ бол энэ чиглэлээ өргөжүүлээд эмнэлгээ өргөжүүлээд явж байгаа. За одоо болохоор бас цаашлаад нөгөө нэг гисийн төвшөндтэй хүний эрүүл мэндийн төвшөнд бас чиглэх хэрэгтэй гэдэг. Бид нар эхлээд за өвчтөе хүмүүс маань эхлээд өвчнөө амжилтдаг тий өвчнөө амжилтдаг дараа нь бид нар гадаад гоо үзэмж үздэг тий гадаад гоо үзэмж гэдэг нь одоо сүүлийн үед бол ерөнхийдөө бол ингээд нэрээ батсч юм уу хэрэглээ болцсон соёл болцсон ер нь бол энийг болохоор хүмүүс тий үгүйсгэх гэхээс илүүтэй соёл болцсон хүний өдөөс тий гоё магнат тэнгээр өөртөө итгэлтэй байх тий тэгээд бас одоо тухайн хүний одоо сэтгэл зүйн байдлыг бас засаж өгч байгаа. Тэгээ одоо өсвөр насныхан гэвэл нэнийг шоглох ч юм уу те тэр үеийн ийм сэтгэл зүйн гэмтлийг нь засаад гадаад гоо зэмжийг нь засаад те мэдээж одоо батгшилттай нүүр маань хүний нүүрээс өөдөөс ихцэлж харж чадахгүй те сэтгэл зүйн хэмжээг бас засаж өгöd байгаа. Одоо эрүүл болчлоо, гой сайхан болчлоо. Тэрний дараагаар гадаад эффектүүдээ те одоо мэс заслуудаар шийдэх те үнэхээр одоо байцны солилцооны өөрчлөлттэй үнэхээр би одоо турж чадахгүй бол те өөхөөс оруулдаг ч юм уу одоо нөгөө биеийн галбирт анхаардаг ч юм уу те одоо хамраа өндөрлөдөг давхраа хийлэгдэг уруулаа томруулдаг биеийн галбираа өөрчилдөг ч юм уу те иймэрхүү байдлаар хүн юу хүсэн тэр хүсэл сонирхолд нийцүүлээд аль боломжит хувилбараар гэж байгаа. Тэгснээс шууд би энэ хүнтэй адилхан болмоор байна гэвэл шууд адилхан болгодог биш байхгүй юу. Хүн болгоны физиологийн биеийн байдал өөр учраас онцлог тохируулаад те тэгээд за боломжит хувилбар хүртэл ингэж өөрчлөх боломжийг бол хүндээ санал болгоод тэгээ харилцан тохиролцоод за би миний хийж чадах юм ийм байна. Чиний хүсэл сонирхолд нийцж гин үү? За ийм байдлаасаа ярилцаж тохиролцоод ерөнхийдөө бол за эмчилгээ үйлчлээ хийлээ. За нөгөө хүн өөртөө ихтэй гой сайхан болчлоо тий. Гой сайхан болчлоо. Ингээд явхаараа ер нь бол 40-с дээш насныхан илүү боловсроод илүү ингээд болоод ирэхээрээ одоо сүүлийн үед бол эрүүл мэндэд анхаардаг болсон. Хүн яагаад хөшрөөд байна? Хүн одоо хөшрөлтийг яаж удаашруулах вэ? Би яаж залуу эрүүл тэ гэрэлцэн сэргээг юм ухаантай байх вэ? Гэт ингээд боддог. Тэгэхээр хүн хөшрөлтийн эсрэг гэхээр л одоо арьсаа гоё ялгах гэж боддог байхгүй. Яг тэр нь биш. Хүн одоо зөвхөн хүний ил харагдах байдал арьс хөшрөөд идэг бол дотор бүх эд хэрэгтэн системүүдэд мэн хөшрөж идэг. Хөшрөлт явуулдаг шүү дээ. Зөвхөн одоо арьс гадаад гоо зөмж хөшрөөд идэггүй. Бүх эд хэрэгтэн мэн ингээд хумс хүртэл үс хүртэл хөшрөж идэг. Тэгэхээр энэ хөшрөлтийг яаж удаашруулах вэ? Яаж одоо яах вэ гэхээр хүмүүс илүү эрүүл одоо зөв хооллолт амьдралын хэм маягаа зөв зохицуулах тий одоо хоолны дэглэмээ зөв зохистой хоол хэрэглэх ч юм уу тий ингээд энэс үүдэлтэйгээр одоо суплементүүд бол нэмэлт хичээлүүдийг хүмүүс маш их өөрсдөө судлаад өөрсдөө ингээд надаа одоо хэрэглээ тий одоо баг хүн болгон Д витаминуудад омега удаг гэж хэлдэг байхгүй тий тэгэхээр энэ үнэллүүгээ ингээд одоо нэмэлт хичээлүүдийг одоо манайх бас тарилгаараас те судсан туслаар хийгдэх уух витаминууд ч юм уу иймэрхүү байдлаараас судлаад нийлүүлээд одоо хүмүүстэй таниулан мэдүүлээд явж байгаа. Тийм. Тэгэхээр илүү бас ингээд хүн одоо нөгөө дотроосоо гэрэлтжээж хүн гаднаасаа гэрэлтэн штэ тий. Тийм учраас бас дотоод одоо хүн болгоод нэг хэсээс бүтэж байгаа. Тэгэхээр тэр хэсгийг л одоо гоё хөгжүүлэхтэй тиймэрхүү талаараас судлаад одоо эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлээд эхэлж байгаа. Эсийн төвшөнд бас дэмжлэг үзүүлэх гэдэг чинь тийм солилцоонд тий. Нэмэлтээр зөвхөн эмэгтэйчүүд гоо сайхны энэ үйлчилгээг айгүйхээр авдаг байсан бол сүүлийн үед бас хүс харгалцахгүй болоод энэ үгэж би ажиглаад байдаг байхгүй юу. Тэгэхээр яг одоо танаа эмнэлэг дээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь те ямар хүүсийн гэх юм уу ямар насны хүмүүс байдгийг дээрэс нь ямар үйлчилгээг илүү одоо сонгож сонирхож сүүлийн үед илүү их одоо нөгөө тренд гэдэг шиг болоод байна те. Энэ талаар сонирхолвол яг хүүсийн хувьд гэхээр бол ер нь бол одоо хүүхэд ч хүртэл үйлчлүүлдэг. За хүүхэд ихвчлэн одоо аав ээж нь дагуулж ирээд доминго урах цагаас ахуулаад тэгээд
нөхөн сэргээх талдаа гэх юм бол түлэгдэлтээс холбоотой арьсыг нөхөнд шилжүүлэх, манайх бол арьсыг нөхөн шилжүүлэх, одоо түлэгдэлтийн дараах таталтыг сулруулах тиймэрхүү үйлчилгээнүүдийг ерөнхийдөө бол яг энэ бага насны одоо өсөлтөнд явагдаж байгаа тийм хүүхдүүдтэй бол нийгмийн хариуцлагын хүрээнд бол үн төлбөргүйгээр энэ одоо түлэгдэлтийн эмчилгээнүүдийг бол ер нь хийдэг. Энүүн дээр одоо тулгуурлаад гэх юм бол үүдэл хэсийн эмчилгээ, стем цэлийн эмчилгээгээд одоо нөхөн төлжүүлэх тарилгануудыг бас одоо энэ түлэгдэлтэн дээр бас одоо тий шилжүүлэн суулгах арьсгүй байгаа эсгүүд дээр ч юм уу нөхөн шилжүүлэх сүүлийн эмчилгээнүүдийг ингээд нэвтрүүлээд явж байгаа. За өсвөр насн дээр гэх юм бол одоо батгашилтээс холбоотойгоор тий хөвчлэн одоо өсвөр насны одоо батгашилт маань андроген буюу эрд даавраас хамааралтай байдаг. Тэгэхээр энэ даавраас хамааралтай гэхээр ерөнхийдөө бол өсвөр насны хөвгүүд маань илүү одоо энэ батгашилтын эмчилгээнд ордог. Гэтэ манай одоо хүмүүс аюу тийм зөв одоо байдаг болчих. Эрэхтэл би одоо тий ийм бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Энийг бүр ингэ судалсан, доторх найрлагуудыг судалсан. Тэгээд ийм бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа. Тэгтээ надад одоо ийм одоо арсны эмчийн зөвлөгөө хэрэгтэй байна. Ийм одоо дотроосоо би ингэ заавал эмчилгээ хийх ёстой байна. Гоо сайхны газраар ингээ удаан хугацаагаар яваад те зөвхөн л одоо үүссэн батгыг үүс зөөрөслийг дараад байгаа болохоос ш би ингээ дотроосоо бас ингээ эмчлүүлэх хэрэгтэй байна гэдэг байдлаар бол өсвөр насны хүүхдүүд батгшилтын эмчилгээнд дээр ер нь октод хөвгүүд аль аль нь ирж үйлчлүүлдэг. За тэгээд ерөнхийдөө бол 20 орчим насны болохоор хөвчлэн октод одоо яг нөгөө эффектив буюу гадаад гоо зэмжээ тий давхраа хийлгэх одоо хамраа өндөрлөх ч юм уу тий тиймэрхүү яг эффект гоо сайхан үзүүлдэг бол одоо 40-с дээш насныхан болохоор одоо ирчүүд ч гэсэндээ бас арьс сулардаг унждаг тий одоо зохион унжаад харах талбай минь багасаад ирдэг тий ингээ харахаар нүдний болонд сүдэр харагдаад байгаа ч юм шиг тиймэрхүү байдлаар бол одоо зохио татуулах мөн эрчүүд маань ч гэсэндээ бас эрүүл мэндэд амарсан анхаардаг болсон. Илгэний өгчлөлтөнд юу хэрэглэх вэ одоо тий захын чихрийн шижин гэс би хэрхэн урьдсан сэргийлэх үү гэх байдлаар нөгөө суплемент нэмэлт хижээл одоо тусал тарилгуудыг бол аюул сайн хийлгдэг. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хуу мэдээж эрчүүд бага үйлчлүүлж байгаа ч гэсэндээ ер нь бол одоо 5 жилийн өмнөхөөс гэх юм бол эрчүүд бол харцангуй эрүүл мэндэд анхаардаг болсон. Одоо ер нь бол Монголын эрчүүд эрүүл мэндэд анхаардгүйгээс насжилт бол эмэгтэйчүүдээс богино насалж исэн бол одоо ч гэсэндээ бас эрүүл мэндэд амар сайн анхаардаг болсон. Энэ бас одоо нөгөө тухайн цаг үеийн бас нэг сайн давуу тал байгаад байна тийм. Одоо нөгөө нүрээ арчлаа зогсож байгаа эр хүнийг нэг одоо үед баг шоолох нь холгүй шухал байдаг байсан шүү дээ тийм. Одоо бол энэ бүр нөхцөл байдал шал өөр болсон хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байна тийм. Тэгээ эр хүн нүрэндээ сорвтол гэл ингэж ярьдаг байсан бол одоо л баг бүр миний нүдэнд харагдахгүй байгаа сориг хүртэл арилгуулъя. Одоо тэр чинь би тухайн үед ийм гэмтэл авцаа энд ингэ сорвтой байгаа гэд толон тарах болгонд тэр сорвоо ингэж тодруулж хараад байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр ингээд тэрийгэл заавал ингээд эмчлүүлтэл тий. За тэрүүн дээр нь ингээд эмчилгээ орчхоор хүн сэтгэл зүйгээ бас цацаад ирж байгаа байхгүй нэг сэтгэл зүйн асуудлаас цацаад ирж байгаа. Тэгэхээр тэрүүндээ ингээд яг ингээд комплементаад яг тэрүүндээ ингээд фокуслаад байхаас болчдөг гэх юм уу? Тийм байх тий. Таны ярианд би бас нэлээд яг энэ одоо салбарт гэх юм уу тий. Нэлээд шин технологиудыг нэвтрүүлж байгаа гэж ойлголоо. Одоо та түрүүнд үүдэл хэсгээ ярьлаа. Үүдэл хэсгээ одоо бүр дэлхийн анагаах ухааны тий одоо анагаахын шинжилгээ ухаанд энэ үүдэл хэсгээ гэдэг юм ярьж байгаа эсийн төвшөнд тий. Тэгэхээр яг одоо энэ нэвтрүүлж байгаа энэ шин сүүлийн үеийнхэн технологиудаас бас танилцуулаач тий. Эмчилгээний арга технологиуд. Тий. Ерөнхийдөө бол яг ийм нөгөө дэлхийн одоо юу л бол гоо сайхан бол арай хожоо орж байгаа. Одоо үүдэлс гэдэг маань одоо нөгөө нэг цусны хавдрын үед ясны чөмөг шилжүүлэн суулгах гэдэг маань бас үүдэлсийн нэг хэлбэр. Энийг бол энэ эмчилгээ маань бол нэлээд дээр нэвтрүүлсэн. За үүдэлсийг ингээд судлаад ахаар одоо нөгөө
хамгийн анхдагч буюу бүх юмыг ургуулдаг гэстэй. Одоо хүүхэд маань хөвлөдөө бүртгэтэл хуваагдлын замаар ингээ үржижээдэг. За энэ уудлис. За уудлисыг дотор нь болохоор тийм одоо ургих хувийн насан туршидтын ингээд ангилждаг. За ургаас ингэж уудлисыг яах нь бол одоо яг нөгөө хүний эрхийн ёсондоо ч юм уу тэрэндээ бол яг дэлхийн нийтэд бол яг 100% хүлээн зөвшөөрөг байгаа. Тэгээд хувийн цаснаас л уудлисыг гаргаж авдаг. За насан туршидсан хүмүүсээс бол өөрийнх нь өөхнөөс нь уудлисыг гаргаж авчдаг. За тэгэхээр тухайн яг эд эрхтэн ургуулдаг арсыг ургуулдаг уудлис байна. Одоо тухайн эд эрхтнүүдийг ургуулдаг уудлис байна тэгэхээр яг одоо нөгөө нэг өөхнөөс гаргаж авч байгаа уудлис маань бүх одоо эд эрхтэнд маань хүн төлжүүлэх боломжтой гэж үзээд өөхнөөс нь уудлисыг нь гаргаж аваад хоёр шаттайгаар тунцчуулаад за энийг нь буцаад яг нөгөө нэг голомттой одоо эмгэгтэй эсгүүдэд нь хийгээд одоо арьсан дээр гэх юм бол арьсны тууралт одоо арьсны идэгшгүй одоо нөхөн төлжгүй байгаа сахарын дарга диабет за тэгээд нөгөө арьсны мэдээж залуужуулах зорилгоор хийгддэг. За ингээд судалгааны авцад одоо энэ болгон маань ингээл ажилбар ихтэй хагаад байгаа зин ингээл өөрийнх нь өөхнөөс аваад хувийн цаснаас нь аваад энийг болохоор одоо лабораториуд одоо шинжлэх ухаанууд дэлхийн нийтийн лабораториуд ерөнхийдөө бол за яг энэ одоо эсээс нь за энэ нөхцөлтийн гормонуудын авчих юм бол аваад ингээд одоо нэг юм ампул гаргаад ирэх нь шүү дээ. Тарилга байдлаар цэвэршүүлсэн нөхцлөөр маш сайн цэвэршүүлэх бол болохгүй шүү дээ. Цэвэршүүлсэн нөхцлөөр за энэ уудлисыг ингэж аваад уудлисээс нөхцөлтийн факторуудын тунгааж аваад за ингээд эргүүлээд буцаагаад ингээд тарих нь арай ажилбар багтай байна одоо яг хийгдэж байгаа эмнэлгүүдтэй ажилбар багтай байна яг нэвтрүүлэхийн тулд за ийм байдлаар ингээд хөгжөөл явж байгаа за энэ маань болохоор одоо яг одоо маш сайн цэвэршүүлээд одоо мэдээж эс учраас задрах магадaltaй тэгэхээр ийм өндөр температурт хөлдөөгөөд за ингээд үйлдвэрлэлийн журмаар бол одоо арьсны салбарт бол нэлээд сайн нэвтрээд уудлис эксосом за гарч ирж байгаа ихэвчлэн дээр үед гэх юм бол гахаа ихсийн тарилга хүний ихсийн тарилга гэж хүмүүс амар сайн мэддэг тэрийг ерөнхийдөө бол хийргэлж байгаа. За ингээл шат яваал нь штэ уудлис гаргаал уудлисээс эксосом гаргаал ингээд явж агаад за энэ мэн дандаа одоо хөгшрөлтийн дараа нь хүн төлжүүлж явж байгаа байхгүй одоо гимтцгийн эдгсийг ургуулаад нь хүн төлжүүлээд байна штэ. За энэний дараагаар одоо сүүлийн үед гэх юм бол 2011 оноос хойш Вашингтоны их сургууль дээр ингээд хүн яагаад хөгшрөөд байгаа юм бэ? Хөгшрөлт юунаас олж үүдээд байгаа юм бэ гэдэг ийм судалгаанууд явагдаад за тэгээд хүний биоорганизмд байдаг нэгдэл байд юм байна. Одоо физиологиороо ингээд байж байгаа нэгдэл юм байна. Энэ нэгдэл маань ингээд багасаад ирэхээрээ одоо хөгшрөлт явагдаад байд юм байна. Энэ нэгдэл маань одоо брокколи, авокадо, за тэгээд байцаа өрцөө улаанлал ч юм уу эднэр дээр ингээ байгаад байт юм байна. Хүнд өөрт нь ч гэсэндээ байгаад байт юм байна. Тэгээ энэ нэгдэл маань ингээ багасаад ирэхээрээ бодисын солилцоо маань удаашраад одоо хөгшрөлт явагдаад байт юм байна гэд нэгээд шинжлэх ухаан нэгээд тэгээд Харвард их сургуульд 1963 онд нэгдсэн ч гэсэндээ тэр ингээд явсаргаад ерөөс судлагдахгүй байсаргаа сая 2011 оноос Вашингтоны их сургуулийн анаахны доктор энэ нэгдлийг одоо баг хамт олноороо нээгээд энэ нэгдэл маань одоо никотиамин монуклеотид гэдэг урьдчил бодис юм байна. Энэ нэгдэл маань биоорганизмд орохороо никотиамид аденин динуклеотид гэдэг нэгдэл үүсээд тэр маань болохоор хүний одоо эд эрхтэнд митохондрийг идэвхжүүлээд митохондр маань өөрөө энерги өсөлтийг дэмжиж өгөөд эд эсийг залуу байлгах юм байна. За нөгөөтэйгүр нөгөө серотонин ген гэж ярьдэн штэ аюу их ярьдаг тийм серотонин ген чинь залуужуулах ген гэл тийм серотонин генийг идэвхжүүлээд идэв юм байна. Инхээр хүн залуу
байгаад идэм байна. Ерөөсө хөшөрдгөө юм байна. За тэгээд одоо хөшрөлт явагдаад байгаа чинь хоромсом ДНХ ген дээр чинь теломерийн гинжин богиносоод хөшрөлт явагдаад идэм байна. Энэ теломерийн гинжийг урсгаад идэм байна гэдэг юм судалгаанууд хийсэн. Одоо ингээд тэр судалгаанууд нь юун дээрээс үндэслэсэн бэ гэхээр ингээд далаас халимны ингээ гизэн дотроос ингээ зэврээгүй одоо тий сэлэм болоо тэгээд энэ одоо ийм олон жил болоход энэ ингээ хөшрөөгүй одоо тий зэврээгүй штэ одоо мод ч гэсэн юм хөшрөлт явагдаагүй байна гэдэг тийм төрхөө судалгаанууд хийгдээд за тэгээд одоо 2021 оноос ер нь дэлхийн нийтэд энэ никотин моноклотид гэдэг хүн болгоны амнаас гардаг судлаач болгоны амнаас гардаг болчиход байгаа юм. За энэ нийтлийг л одоо ингээл уух юм бол хүн ингээл залуу байх юм байна гэл хоол хүнсэнд ч хийгээл нэмэлт ижилэр ч хийгээл ингээл яваалаа байхгүй. За тэгэхээр ингэж энэ нийтлийг ингээд бас би ч гэсэндээ судлаа л те бас л би бас хүмүүсээ хөшрүүлмээргүй байна эд эрхтнүүдийг сэргээмээр байна залуучулмаар байна гэд ингээд судлаа явж байсан их сургуулийн найз маань надад те хавдрын эмгэг судлалын төвд ажилладаг найз маань надад энэ чинь бас хавдрыг дарангуйлдаг штэ энийг бас ингээд те хүмүүст ингээд зөвлөвөл их зүгээр штэ гэж надад санал болгосон. За тэгээд тэр найз маань болохоор өөрөө Японы их сургуульд докторийн зэрэг мэргэжилд дэвшлүүлээд ирсэн. Тэгээд надад санал болгоход нь би тухайн нийтлийг Япон улстай судлаад тэгээд Япон улсад болохоор ганц одоо 100% цэвэршилттэй үйлдвэртэй одоо хамтын ажиллагааны гэрээгээ хийж чадсан. За энэ Merolab гэдэг компани байгаа. За энэ компани нь болохоор суплемент, витамин, арсны юм 2011 оноос хойш үйлдвэрлээд ерөнхийдөө бол Японд гэлтгүй Японд ганц лабораторийн эрхийг авсан юм байлээ. Энэ NMN-ийг одоо үйлдвэрлэх. За яагаад тэгсэн бэ гэхээр гадуур байгаа ингээд одоо дэлхийн нийтэд л одоо зөвхөн одоо Японч гэлтгүй те яг гарал үүсэл Японч гэсэндээ Японч гэхгүй Америк бусад улс орнууд энэ нийтлийг ингээд үйлдвэрлээд уух хэлбэрээр байлгаад байгаа ч гэсэндээ энэ нийтлийг яг ингээд үзэхэд 100% цэвэршилттэй биш. За NMN маш бага хэмжээгээр агуулгдсан. Дээрээс нь нөгөө нэг дүүргэгч байцнууд аюу ихээр агуулгдсан ч юм уу те. Тухайн одоо нөгөө суплементийн гаднах капсул маань өөрөө бас хүний бие организмдаас хоруу нөлөөтэй ч юм уу те. Тиймэрхүү нөлөө байсан. За тэгээд энэ лаборатори өөрийнх нь яг ноу хау тийм Японы ерөнхийдөө бол үүдэл хийсч гэсэндээ лабораториуд маань маш өндөр тийм технологиор ингээд цэвэршүүлэлт хийж чаддаг. Энэ ноу хауга ер нь нэг задалтгүй. Тэгээд яг энэ NMN гэл ингээ яриад байдаг те NMN гэсэн чинь никотин моноклотид гээ яриад байдаг гэсэн чинь NMN өөрөө дотроо олон төрөлтэй альфа бета ч юм уу те биднэрт яг бидний бие организмд ямар нь байдаг вэ гэхээр бета NMN нэгддэг. Тэгэхээр химийн найрлагаар суплемент байдлаар гаргаад ирэхдээ бетаг нь гаргах гэхээр гаргахад задрал ороод иддэг. Тэгэхээр альфа бетад нь холиод ингээ уух хэлбэрээр ч юм уу хоол хүнсэнд ингээ оруулцдаг. Тэгэхээр энэ маань ямар ч хэрэгцээгүй. Бид нар ингээд 1000 хөшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглээд байна гэсэн чинь энэ маань ямар ч үр дүн байхгүй. За тэгээд энэ Merolab лаборатори маань яг энэ альфа бетатай NMN-ийг хооронд нь ялгаад бүр 1999 үеийн ийм чанарын баталгаатайгаар цэвэршүүлээд тэгээд задралт оруулахгүй тулд өндөр температурт хөлдөөгөөд ийм хөлдөөсөн тавст байдлаар үйлдвэрлээд одоо энэ нээлттэй болохоор 2021 онд нээлт энэ хийсэн. За энэ хөлдөөсөн одоо энийг болохоор хүнд судсан туслаар хийх гэхэд ямар нэгэн байдлаар хоруу нөлөөгүй. За хийсний дараа 60 минутын дараагаас нөгөө митохондрийн энерги өсөлт маань идэвхжээд одоо залуужуулах процедур ингээ явагдаж байна гэдэг. Тэгээд энэ одоо маш олон амир юм. Яг энэ NMN дээр чиглэсэн юм судалгаанууд ингээд яг хөшрөлтийн талаар ингээд судалж байгаа хүмүүс аюу их байгаа. Тэгээд энэ хүн болго ингээд одоо хийж байгаа ажилбарууд дээрээ ингээд судалгааны түвшинд судалгаа хийгээд PubMed дээр нийтлээд ингээд явж хахад сүүлийн үеийн судалгаан дээр болохоор хамгийн анх нээлттэй хийхдээ болохоор хулган дээр нээлт хийжсэн. 20 сартаа хулган дээр
одоо 100 мг энеменийг ингээд тарьж үтсэн. Ингээд тарьж үцгэд хулганы маань булчингийн мас маань 6 сартай хэмжээний бууралцсан ус маань харлах хэмжээний тийм одоо никодагийн эмчилгээгээр бол үр дүн өгчээсэн. Яг энэ нээлтээрээ ерөөхдөө бол яг хөшрөлтийн эсрэг ингээд нөлөөлж байна гэж үзсэн. За тэгэхээр нөгөө энеменийг яг ингээд судалгаагаар яваад хахад ерөнхийдөө бол Альцгеймерийг бол багасгах юм байна. Альцгеймерд ой санамж марталтыг бол бууруулт юм байна. За тэгээд хамгийн одоо юу даваа тал нь гэх юм бол хөшрөлттэй холбоотойгоор чихрийн шижний 2 дугаар хэв шинжийг бол эмчлэх хэмжээний юм байна. Зүрхний артерийн судасны хатуурлыг багасгах, зүрхний хэм алдалтыг бууруулах, за сонсголыг сайжруулах, за нойрны байдлыг сайжруулах, сэтгэл санааг дээшлүүлэх те арьсанд ч гэсэндээ арьсны одоо хүнд үйлчлэлийг бас дэмжих ийм байдлаар одоо хөшрөлтийг удаашруулад ухруулах ийм боломжтой тий. Ийм боломжтой. За тэгэхээр нөгөө хулгантай харьцуулахаар одоо 60 настай хүнд хийхэд л 20 настай хэмжээний болохоор тийм нэгдлийг гаргаад авсан байна. Энэ бол ер нь айгу гайхалтай. Энэ тэгээ судалгааны хавцад одоо болохоор уух хэлбэрээр, тарилах хэлбэрээр, бас арьсны тарилах хэлбэрээр, гоо сайхны бүтээгдэхүүн хэлбэрээр ингээд үйлдвэрлээд явж байгаа. Энэ манад орж ирсэн үү? Манай эмнэлэг болохоор сая 2024 оны сүүлээр оруулж ирсэн. Албан ёсоор тий. Гэрээ байгуулсан гэдэг байна шүү дээ. Одоо хэрэгжилж байгаа хүн байгаа юу? Тийм манай үйлчлүүлэгч нар маань ерөнхийдөө нэг удаагийн хэрэглээгээр маш сайн үр дүнгээ хилдэг. Ерөнхийдөө бол миний нойрны байдал амар сайжирсан. Миний зүрх ингээд элсэдсэн, амьсгал авахд хэцүү байсан. Энэ маань багассан. Цуснд сахарын хэмжээ маань 11-ээс буурахгүй байсан, 6-таа болсон ч юм уу тий. Ерөнхийдөө бол булчингийн масыг бас аюул сайжруулдаг. Гоо сайхны салбарт бол одоо маш том шинжилгээ ухааны нээлтүүд бол одоо тасралтгүй үргэлжилсээр л байгаа юм байна. Эний бас нэг шилдгийг нь бас манайхаа одоо дотооддоо нэвтрүүлсэн гэж ойлгож болох нь шүү дээ тий. За гоо сайхан гэдэг одоо ингээд яг гоо сайхны одоо яг эмчилгээний талаасаа тий хамгийн одоо лаг шилдэг гэх юм уу улсыг одоо Солонгос л гэж ойлгоод байдаг шүү дээ. Солонгос маань өөрөө айдл одуудаараа тий гоо сайхан гэдэг нэг дүр төрхийг үүсгээд ийм л байх юм бол гоо сайхан юм гэл тий. Тэнгүүт мэдээж надаас хүмүүс мань хүсэж байгаа. Би ингэмээрэн тэгмээрэн гэл тий. Тэгэхээр тэр болгоныг би сурах хэрэгтэй болно. Тэгэхээр хамгийн ойрхон улс маань бол Солонгос улс. Тэгэхээр Солонгос улсад мэдээж яг ийм чиглэлээрээ одоо ус шилжүүлэн суулгах, зөөх татах, тий хамар өндөрлөх, за тэгээл имплантууд суулгалт хийхтэй тиймэрхүү ийм ажилбаруудын бүхэл бүтэн тренинг сургалтуудыг аваад за аваа явжсэн. За тэгээд яг ийм нөгөө нэг эффектив нөгөө гоо сайхны юмнууд маань мэдээж л Солонгос, Хятад, Таиланд энэ төрт бас илүү хөгжсөн. За судалгаа шинжилгээнийхээ одоо яг ийм уруулж югаараа болохоор Японд бас яг ийм лабораториуд маань амар сайн хөгжсөн. Мөн л одоо бид нар л одоо сайн мэдэхгүй болохоос Японы гоо сайхан бас аюу сайн. Тэгтээ өртөг өндөртэй учраас яг тэрийг ингээд бас яг гоо сайханд ороод байдаг. Одоо тий илүү нөгөө натурал эрүүл байдлыг хангаж байгаа болохоор одоо энэ суплементүүд, витаминууд дээр илүү чиглэлсэн. За Японы тэгтээ залуучууд маань бас илүү бас гоо сайхан л бас чиглэлсэн. За Европын орнууд ер нь бол Холливуудын одуудыг мэдэн штэ. Холливуудын одууд бол үнэхээр бүр ингээд сүржирээ бол бас нэлээд том эмнэлгүүд байдаг. За би болохоор Германд бол бас сүржирээгээр бас тренинг хийгдсэн. Тэгээд яг одоо бас Холливуудын одоо хийдэг эмчилгээнүүд маань бас маш одоо хөгжил бас өндөр явагдаж байгаа. Тийм. Тэгэхээр биднэрт ойр орон байна. Солонгос учраас бид нар Солонгос л гэж бодоод байдаг. Тэгтээ бол бас бид нар Аз хүмүүс учраас Аз Европ төрөх гэдэг мэнэ. Харилцан өөр тийм. Тэгээд би бас ингээд Германдаас ингээд фейслифт хийгээд ингээд яаж хаад өөхөн давхраг амар бахтай
биеийн нэг онцлог биеийн онцлог өөр байгаа даахгүй, нүүрний хэлбэр өөр байгаа. Тэдний гоо сайхны үзэмж нь бас өөр байгаа даа тий. Тэгэхээр одоо тэд нар ч юм бол амар өндөр хамартай хамраа намсах гэдэг. Манай монголчууд мэн намхан хамартай хамраа үнсэх гэдэг тий. Тэгэхээр тэр хоёрын ийм одоо бид нар одоо хийгдэх ажилбар мэн л Аз хүн дээр Монгол хүн дээр хийгдэх учраас ялцчихгүй л бид нар Аз соёлыг Аз одоо эмчилгээг л нэвтрүүлвэл илүү бас төхөм ойр. Гэхдээ ямар ч ингээд одоо Аз царайн дээр Европ царай хийхээр ч бас хэцүү шттэ. Тийм учраас бас ялцчихгүй л бид нар одоо яг цаг үеэ дагаад гэх юм уу хүмүүсийг хүсэл сонирхол одоо хүн бол одоо тренинг гэл одоо тэг урсгал өөрчлөгдөд байгаа. Анх бол аюу том давхраа тий манайх ч бас орс морсыг хардаг учраас аюу өндөр хамар маш томруул гэл ингээл те өшөөл томруул өшөөл ингээл те ингэжсэн бол одоо л тэгээ нөгөө нэг Аз соёл руу гайхаад жижигхэн давхраа баран ингээ зүгээр миний нүдийг л сэргээгээд өгчих. Жохон л хамрыг маань шантаалгаад өгчих гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар илүү бас натурал төрхлөө бас явж байгаа гэж боддیں۔ Тийм бэ. Сүүлийн үеийн бас нөгөө тренд тий. Илүү нөгөө минимал тэгсэн ирнэ нэг юм гоё харагдах гэдэг шүү дээ. Зөөлхөн тий. Одоо нөгөө бүр ингээл хөмсгөө бүр өргөөл ингээл ингэдэг байсан бол айл болох одоо хөмсгийг мэн тэгшгэн тий. Ингээд нүүр мэн таг хөдлөхгүй байхгүй амар. Өмнө нь бол бүр ингээд миний нүүр хөдлөөд нь штэ. Энэ ботокс тарьсан хөдлөөд нь штэ гэсэн бол одоо л миний нүүр хөдлөж байгаа ч гэсэндээ үрчлээс гаргамааргүй байна гэдэг болцсон. Тийм учраас л одоо нөгөө тэр төрх хүмүүд маань илүү ширүүн ууртай те тийм харагдчихсан бол одоо илүү зөөлхөн тийм төрхийг бол илүү давмаа хүсдэг болцсон. Охид эмэгтэйчүүд маань тий. Түрүүмээс ярьж ил л да одоо үнэхээр одоо эрүүл мэндийн заашгүй шаардлагаар одоо эдгээр үйлчлэгийг бас авахаас өөр аргагүй хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр эдгээр хүмүүс хандаж хэлэхэд та тий одоо зарим нь одоо нөгөө буруу газраа сонгоод ч гэдэг юм уу тий бас хохирогч болсон тохиолдлуудыг ч бас бид нэр үүсгэх аргагүй угаасаа байдаг штэ тий үнэхээр бодит явдлаас байдаг. Тэгэхээр энэ дээр бас хүүхнүүдэд зайлшгүй одоо эрүүл мэндийн шаардлагаар ингээд хэлэхээс өөр аргагүй болж байгаа энэ хүмүүст та юу зөвлөх вэ? Ерөнхийдөө бол яг нөгөө манайхан маань мэдээж одоо санхүүгийн байдалтай хитрхи хямд байдлыг эсвэл сонгох гэдэг ч юм уу те мэдээж одоо нөгөө чанар дагаад гэдэг шиг бид нар хувийн хвшлийн байгууллага учраас тухайн одоо бүтээгдэхүүнд орж байгаа орц найрлага маань чанартай байх тусмаа л үнэтэй байдаг байхгүй. Тэгэхээр яг мэрэгжлийн газраа сонгоод те мэрэгжлийн хэмжээс зөвлөгөө аваад тэгээд ганцхан эмчээс зөвлөгөө авахгүй тий маш олон одоо эмчнараас гэх юм уу хүн болго одоо энэ гоо сайхны салбар маань хүн болго өөрийгөө хөгжүүлээд явж байгаа болохоор миний мэдэхгүй юмыг нөгөө эмч нь мэддэг ч юм уу тий тийм байдлаар маш олон судалгаа хийгдээд гэтээ одоо яг ийм гоо сайханд анхаарч байгаа хүмүүс маш их судалгаа хийгддэг сошиал орчин маш сайн хөгжсөн тэгэхээр маш сайн судалгаа хийгдээд энэ дундаасаа дүгнэлт хийгээд за энэ нэмчин л одоо яг хэлж байгаа миний хүсэл сонирхолд нийцээд байна. Яг одоо миний хүсэж байгаа одоо байдлыг үүсгээд байна ч гэдэг юм уу тийм байдлаараа яг одоо мэрэгжлийн газраа мэрэгжлийн эмчдэрээ очиод ингээд үйлчлүүлэх юм бол мэдээж эрсдэл харцангуй бага. Тэгтээ бол аливаа зүйлэнд амлалт өгөхөд хэцүү. Энэ маань болохоор яг одоо тэг хүссэн хэмжээнд хүрэх хэмжээний ч юм уу те. За эрсдэл бол маш мундаг хүн дээр ч гэсэн эрсдэл гарч идэг. Тийм тэгтээ одоо яг мэрэгжлийн хүмүүс маань бүх эрсдлүүдийг буюу сайд эффектүүдийг бүгднийг ингээд хамгийн түрүүнд яг энэ эмчилгээнд за гой сайхан болгох нь юм байна. Сайд эффектүүд нь юм байд юм байна. Эрсдлүүд юм байд юм байна гэдгийг бол амар сайн одоо судалдаг. За энэ эрсдлээс бид нэр хэрхэн урьдчилан сэргийлэх үү? Хэрвээ энэ эрсдэл гарах юм бол хэрхэн энэ эрсдлээ одоо менежмент хийгээд авч гарах уу тий хүнээ хэрхэн одоо тий эрүүл мэндийг нь хохирохгүй байх уу гэдэг дээр ингээд менежментээ ол хийх ийм арга хэмжээтэй байдаг. Зүгээр л
ингээд хараа сурцсан хүмүүс эдэгтэй ингээ хатгаад хийчихдээ юм байна. Би ингээд мэдрэмжтэй л да. Би ингээд мэдрэмжтэй болохоор ингээд те одоо би ингээд хэл яриа ингээд те хүнийг ятгуулan үнэмшүүлэх одоо нэг тиймэрхүү хүмүүс жоохон байгаад байгаа. Тий. Би ингээд ятгуулan үнэмшүүлэх чадвартай сайн. Би ингээд гарын ив дүүхтэй мэдрэмжтэй гээд ингээ хүнд хийж байгаа те одоо ингээ хүний биед хатгаж байгаа юм болгон тэр чин антом физиолог бүх юм байдаг байхгүй юу ямар болчин судассан дээр хатгалт хийж гинөө юу гимтэж гинөө тэг зүсгэд хүртэлтэй булчингийн айл давхруу дээр очиж гинөө тэгэл тэр болгон чин те ингээд одоо ангаах 6 жил сурна гэдэг чинь тэр болгоны чинь бид нэр өдөр шөнөгүй уншиж чэжилжсэн байхгүй юу тэгэхэд яг тийм суурьгүй хүмүүс ингээл ийм амархан юм биш үү? Ингээл болоо юм биш үү? За ихэндээ ингээл гоё болол яваад иддэг. Тэгээд нэг л өдөр одоо эрсдэл үсч болно шүү дээ. Олон авар нэгэндээ гэдэг шиг тийм. Тэгэхэд тэр эрсдлийг яаж одоо хурдан комплимент хийгээд хурдан нөхөн сэргээгээд яаж арга хэмжээ авах вэ гэдгэн дээрээ ингээд арга хэмжээ авч чадахгүй учраас нөгөө байдал маань уламд амжирдаг ч юм уу тий улам хүндрэлд ордог ч юм уу тий арга хэмжээ авахсаар адил цаг хугацаа алддаг ч юм уу ийм байдалд хүрдэг учраас яг хөө зөрөгтэй байна тий тэгтээ бол яг хөө ингээд одоо яг эрүүл мэндэл бод хүнээл бодох хэрэгтэй тий өөрийгөө биш эхлээд хүнээл харьлах хэрэгтэй үйлчлүүлэгчээл харьлах хэрэгтэй тэгээд мэдээж судалгаа шинжилгээ хийгдэж байгаа учраас сайн бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй одоо мэсцлийн утас гэхэд косметикийн утас гэх нэм бактери эсрэг бүрхүүлтэй тий сорвжилт баг үүсгэх ч юм уу тий тиймэрхүү юм бүтээгдэхүүн маань маш сайн байж л одоо сайн үр дүн хүрэх байхгүй юу тий эрсдлээ ч гэсэндээ урьдчилан сэргийлээд эрсдлийн менежментээ бодоод эрсдэлтэй тулгуурлаад авах арга хэмжээний ядаж наад захын адреналин ч юм уу тий ингээ байрлуулад яралтай тусламжийн шкава байрлуулаад тий ингээд байж хахад байж хэвээр амьсгалын нөгөө массаж энтрэ яаж хийх үү тий тиймэрхүү одоо яралтай тусламжийн арга хэмжээгээ хийх чадах хэмжээний байж хүний бие махбодд хүрэх хэрэгтэй л гэж би боддоо штэ. Тэгэл байх тийм. Энэ ч нэг хүний эрүүл мэнд амь настай холбоотой асуудал шүү дээ тийм. Одоо өмнө нь харамсалтай хэрэг гараад нэг эмнэлэгтэр бас амь насаа алдсан юм тохиолдолч бас байгаад байдаг штэ тийм. Тэгэхээр энэ чинь бас нэг зүгээр нэг нүдэндээ давхраа оюулъя ч юм уу тийм. Нэг юм одоо бүтээгдэхүүн одоо тариулаад ч юм уу тийм. Ингээд нэг гоё болчихно гэсэн ойлголт биш энэ чи цаанаа бас хүний амь настай л холбоотой асуудал явагдаж байгаа учраас энэ дээр бас аль талдаа хариуцлага хандах нь чухал тий. Одоо нөгөө нэг ботокс гэдэг төрөлөө шүү дээ. Зүгээр одоо харж байхад би бас сайн мэдэхгүй л байна л да. Харж байхад зарим нь зүгээр хатгажл байгаа юм шиг байдаг. Зарим нь ингээл нөгөө нэг хайлдаг утас ингээ нүүрэн дээр тавиад татаад байгаа болтой байх шиг гэдэг тий. Энэ болгон дээр чинь бас л нөгөө тухайн хүн чинь чадвартай л байх хэрэгтэй байсан. Энийг хийж байгаа тий. Мэргэжлийн байх л ёстой байлгүй дээ тий. 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 Одоо яг ингээл ботокс ингээл нэг маргаан ингээл сайн муу ингээл яриад байдаг шүү дээ. За яг ингээд нөгөө нэг анх бол одоо ботулиным токсин гээд ерөнхийдөө бол ингээд булчин сулруулдаг юм лаацтай лонхны юм нөгөө бүрхүүлээс нь ингээд хоол хүнсээр ороход энэ ингээд булчин сулруулт юм байна гэд энийг ингээд олж илрүүлээд за тэгээд энэ ингээд булчин сулруулж байгаа учраас одоо ингээд бүр хит чангаралтай тий одоо нөгөө нэг тархины саажилттай өөрийгөө удирдах чадваргүй ингээд булчингийн саажилттай хүмүүстэй булчин сулруулах байдлаар хэрэглээд за тэгээд энэ хамгийн хожуудаа л одоо гоо сайхан дээр анх тэгж эхэлсэн байх юм шүү дээ. Тэгж эхэлсэн. Тий одоо тэр чинь ингээд хоол хүнсээр харахад ингээ бүх булчин сулраад ингээд одоо хор ахна штэ. Булчин сулруулах хор ахна. Тэгээд одоо мэдээж одоо нөгөө лаборатори нөгөө нээлтүүд хийгээл те. Тэгэхээр нөгөө нэг хит чангараад байгаа булчин суллаад ах юм байна. Паркинсоны өвчин дээр одоо ингээд одоо инженер яхад бол ингээд жоохон нүд татганаал те ингээд уруул ингээд татганаал чимчгэнэл хүндээ амар завиртай штэ. Тэгэл тэр булчингууд чинь байнгын татганаал чангараалахаар агшилтанд ороод хатангаршилт ороод те иймэрхүү юм үүсчихдээ. Тэгээд энэ ботулины токсиныг хит тийм чангаралтай
одоо саажилттай хүмүүс дайхооны журмаар чангарсан булчин дээр нь поинтлж тариад тий. Гэхдээ энийг болохоор маш бага нэгжээр одоо тэр хоол хүнсээр орж байгаа бүх булчинд сулруулаад ингэж байгаа ш юник эдийн нийцэн нэгж гэж ярьж байгаа маш бага нэгжээр ингээл яг тэр гоон булчин дээр нь поинтлж шингээж үзэл тий. Ингээл за энэ ингээл булчин сулраад идэм байна гэл. Тэгээд энэ тохиолдолд үр дүнтэй юм байна. Тий, үр дүнтэй юм байна. Одоо нүүрний салаана одоо манай дээр бол яг юм уруулны нүүрний юм чимчийн татганы гурилсан мэдрэлийн салааны хит цочрлын улмаас ингээд нүүр таллаж ингээд татганаад байгаа ийм хүмүүстээс манайхаас хийгддэг. За тэгэл ингээд булчин ерөнхийдөө сулруулдаг одоо арга байхгүй. Тэгэхээр яагаад гоо сайхан тэрглээд байна вэ гэхээр хүн ингээд нүүрэнд чинь маш олон булчин байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр булчмын чангарал сулрлаас л одоо нүүрний өрчлөөс үүсэж байгаа одоо энэ нүүрний бүх миметик хөдөлгөөнүүд те. Тэгэхээр одоо за хөмсгөө байнга нарны өдөөс зангидаад энэ булчин чангарал үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд жоохон тайвшруулаад сулруулад өгч байгаа. Тэгээ ингээ хүн хуйн хөшөөд хөөрөөд яана гэдэг тий. Энэ тарпиз булчин байна чангараад байгаа байхгүй энэ хүзүүний тарпиз булчин. Энэ чангараад байгаа учраас л энд ингээл хуйн хөөрөөл чангараал байна тий. Иймэрхүү байдлаар тэгээ нөгөө хөлийн шилб татах хөлийн булчингийн хит чангарлаас ингээл нөгөө өвдөх тий. Тиймэрхүү булчингийн өвдөлтүүдэд бас хийгддэг. Тэгэхээр хүн гоо сайхан гэлгүй ингээд мэдрэлийн эмгэг те ийм хөдөлгөөн засал иймэрхүү юм дээр бас хэрэгэлдэг. Тэгэхээр яг ингээд яг аль булчин дээр очиж поинтлж тарина уу? Тэр булчин маань л одоо тодорхой хугацаанд одоо тайвшралд ороод сулрах нь штэ. Тэгэхээр л тэр булчингийн чангарал үүсэхгүй болохоор л тэр сегмент тэнийц харагдах нь штэ. Тэгэхээр ингээд мэдээж одоо эн чинь тодорхой тэр нөгөө нэг токсин хор учраас хүний бие чинь нөгөө антибиотик одоо ханиад хүрээл идэгдэгтэй адилхан ингээд нөгөө нэг токсин хорыг тарихаар л эдгэх процедур явагдах нь шүү дээ. Тэгэхээр тэр токсин хорны эсрэг эдгэхээр ингээд ботокс 6 сарын дараа гардыг байна. Одоо яг эдгэрэлтийн процессны 3-6 сар явагдах нь шүү дээ. Тэр токсины эсрэг дархлааны урал маань явагдаад. Тэгэхээр энэ нийтлэл маань нэг 3-6 сартаа хүний биений булчин ингээд сулруулж өгд юм байна. Үйлчлээ тэндэ байгаад байх нь тий. Одоо яг тухайн яг поинтлал булчиндаа тарьчих нь шүү дээ. Тэгэхээр тэр булчин чинь суларчих нь байна. Тэгээд ингээд суларчин. Тэгэл тэр ботокс чинь бол ингээд байхгүй болно шүү дээ. Одоо булчиндаа шингэцэн тий. За тэнгуү чинь нөгөө нэг дархлааны урал маань одоо идэрэлтийн процедур явагдаад шүү. Тэр булчин гэдгийх гэдэг. Тэгээ идэрэлтийн процедур маань булчингаа буцаагаас сэргээх нь. Сэргээхээр буцаа чангарч байгаа нь шүү дээ. Тэгэхээр одоо мэдээж ийм гурсан мэдрэлийн салааны таталтын үед те мэдрэлийн ширхгийн одоо тэр булчинд очиж байгаа хит ингээд цохилт өгөөд татуулаад байгаа те тэрийг бас ингээд хооронд нь блоклоод ингээд сулруулж өгөөд тэр булчин тайвшруулж өгөөд ингээд явдаг. Тийм үйлчлэгээтэй одоо антибиотик гэхэд ч мөгөнцрөөс гаргаж аваад одоо янз бүрийн тий одоо өрсөлдүүдийг эмчлээд байгаатай адилхан ботокс ч гэсэндээ одоо ботулиным токсин гээд хорыг ч гэсэндээ бас эмчилгээнд бас хэрэглээд байгаа байхгүй. Хүн тэр жижигхэн булчингэл поинтлж байгаа юм. Тэгснээс цаашаагаа ингээл идэрхтэндээ ч юм уу тий ингээл хоруу чанар үүсгээд байгаа юм биш. Тэгээд тэгэхээр тэр хүний дархлааны процедур сайн байх юм бол гэсэн үг шүү дээ. Тэр токсины эсрэг ингээ үйлчлээд байх юм бол одоо нөгөө тэр бие организм амар сайн цэвэрлээд тий дархлааны механизмууд маань тэр токсины эсрэг үйлчлээд булчин маань буцаагаас сэргээж байгаа байхгүй. Тэр процедур амар богино явагдаж болно. Маш удаанаар одоо надад би ботокс тариад бараг жил 2 жил надад үйлчлдэг гэдэг хүн байж л. Тэгэхээр чин тэр дархлааны механизм нь удаан явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хурдан гарчлаа ч юм уу те ийм одоо тэр чин зөвхөн тухайн булчин дээр поинтлж байгаа тухайн тэр жижигхэн хэсэг дээр поинтлж байгаа учраас л хүнд өрөөсөө тийм хоруу чанар байхгүй. Яагаад хурдан гараад байгаа гэвэл таны дархлаа маш өндөр байна. Тэ гэдгийг л бас хэлэх гээд байгаа. Тий. Тэгээд мэдээж хувь хүний сонголтын дээр тий чиста муу газар очлаа ч юм уу би сайн гэж би бол ерөөсөө тийгдэггүй тэр хүний сонголтонд нь ягаал тэр хүн ингээд намайг сонгож ирж байгаа бол би маш их баярлалаа. Тэгэл яадаг одоо Монгол улсад гэхэд бараг 80-аад ийм гоо сайхны имлэг байгаа шүү. Олон байна тий. Олон тий одоо нэг 3000
3 сая хүнд ч юм бол маш их имлэг штэ. Тийм тэгэхээр чи мэдээж энэ олон имлэгээс ингээд намайг сонгоод ирнэ гэдэг чинь бас би бол яг маш юм өрсөлдөөн дундаа намайг сонгоод ирж байгаад би баярлал. Маш сайн үйлчлэгээ хийж өгөөл одоо зөвлөгөөгөө л гаргадаг тийм. Ер нь одоо яг энэ чиглэлийн манай эмч мэрэгчлэнүүдийн ур чадвар ер нь хэр идэг юм болоо одоо жишээлбэл гадны улс оронд те яг энэ төрлийн чиглэлээр ажиллаж байгаа эмч мэрэгчлэнүүдтэй харьцуулахад ер нь ямар хөө идэг юм болоо хэдий хөгжиж байгаа юу чиглэлч гэсэндээ те. Тийм. Яг манай салбар чинь нэг хувийн хвшлийн салбар учраас хүн өөрийгөө л хөгжүүлнэ. Тэгтээ ингээл нэг улсын имлэг ингээл төсөв багтай ингээл тоног төхөөрөмж багтай хүмүүс маань чадварлагч гэсэндээ энийг хийх гэсэн чинь чадахгүй байна ч гэдэг юм уу. Тийм юм ингээд биднэрт харьцангуй бага үсдэг гэх юм уу. Одоо бид нар яг өөрсдөө ингээд хэрвээ ингээд судлаач хандаад те юмд судлаач хандаад ингээд дэлхийн нийтэд хөл нийцүүлэхгээ те мэдээж одоо судалгаа шинжилгээг хийгээд тэрүүндээ ингээд нэвтрүүлж оруулах тоног төхөөрөмжийг оруулж ирэх бүрэн боломжтой байдаг. Тийм учраас бас ингээд бид нар бас юм давуу талтай тийм өөрийгөө хөгжүүлээд би ингээ хөгжөөд байхад ингээ надад юм тоног төхөөрөмж байхгүй учраас би энийг хийж чадахгүй байна ч юм уу тэгэж хойшоо суух ямар ч одоо юугүй ингээл ер нь бол ингээ цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд өдөр алган л судалгаа хийн өдөр алган л юм хийн тэгээд нөгөө нэг мэдээж одоо нөгөө ур чадвар гэдэг юм яригдана. Тэр тэгэхээр гардаг үйлдэлүүд хэр сайн хийгдэж байгаагасаа ерөнхийдөө бол ур чадвар маань ахаал яваад байдаг. Мэдээж тэр болгонд хүн суралцаал явж байгаа хүн болгоны физиологи антаа бүтэц өөр. Тэгэхээр тэр болгон дээр альва нэг эрсдэл гарахад тэрийг даван туулаад тэрийг хүн төлжүүлээд ингээд явах нь л ер нь л бид нар бол онлооч бас сайн судална, практикач бас сайн хийдэг. Бас ийм давуу талтай. Одоо жишээлбэл давхраа хоёулаа гэхэд алдаа гарчлаа тий. Одоо нэг жоохон өөрт нь одоо зөхгүй ч юм уу тий. Буруу ингээд хийчлээ гэж бодоход тэрийг одоо дахиад ингээд янзлахаар чинь бас хэцүү юм шүү. Ер нь одоо тэгэж дахиж хагалгаа тийм олон хийх тохиолдол одоо гардаг л бахта тий ер нь газруудад. Тий. Тэгээд одоо хохирцсон хүмүүс ч одоо байдаг л бахта тий. Тэгэхээр нөгөө нэг эргээ дахиад хагалгаанд орохоос нь тухайн нөгөө хагалгаа хийлгсэн одоо газрыг бүрэн идэгсний дараа л дахиад янзлуулах шаардлагатай гэсэн үг үстэй тий. Тий. Ерөнхийдөө л яг мэдээж нөгөө нэг одоо ямар хэр төвшөндөө гэмтэл учирснаас энэ ч угаасаа төсөлт хийгээл ойдол тавьж байгаа. Одоо мэс засал хийгдчихэл байгаа учраас тэр чинь одоо нөгөө гэмтэл учирж байгаа. Одоо нөгөө зодон зохионы гэмтэл биш ч гэсэндээ би одоо нэг эд эрхтний гэмтэл үүсэрж байгаа шүү дээ. Үүсэж байгаа шүү дээ. Ингээд төсөөлт хийж байгаа. Тэрний маань нөгөө нөхөн төлжүүлэх процедур маань те 6 сараас жилийн хугацаанд бол нөхөн төлждөг ч юм уу. За бүрэн эдгэрэлтийн хугацаа ч юм уу те. Зарим тохиолдолд яг бүрэн эдгээгүй байхад нөгөө хитрхи их нөгөө нөгөөтгөндөө ингээд хит нөгөө хайд бүр ингээд сэтгэл готролт гарах гэдэг. Тэгэхээр яг ингээд гоо сайхны хаалгаа хийлгэж байгаа хүмүүстэй сэтгэл зүйн бас доктортой байл амар сайн хянах хэрэгтэй эмчнэр. Мэдээж тэр зүсж байгаа ойж байгаа болохоор хавдалт хөхрөлт янз бүрийн юм үүснэ. Тийм учраас бол тэр сэтгэл зүйн байдал маань тэр хүн маань тэр одоо процедурыг идгэх процедурыг хүлээж авах чадвартай хүн үгүй юу гэдгээ бас сэтгэл зүгээр нь бас хянах хэрэгтэй л дээ. Тэгээд тухайн хүндээ тэдний хугацаанд идгэх ёстой. Энээс хойш хэрвээ чам таалагдахгүй бол ингээд янзалж өгөө ч юм уу тийм байдлаар миний бодлоор л яг нөгөө тэр эд эрхтний ингээд зүсж байгаа, ойж байгаа, ингэж байгаа тэр дотор ямар гэмтэл учруулж байгааг хийж байгаа юм ч мэн л өөрөө мэднэ штэ. Тэгээ ингээд наан ноётдаг, ингээд эдгэрчдэг сорвчлтын механизм явагдчихдаг. Тэр дотор яг юу ямар ойдол тавьсныг мэдхгүй штэ. Харахуул гэсэн үг штэ. Тэгэл ер нь яг ингээд жоохон онцгой давхраатай идсэн ч юм уу те. Тэгэхээр нээж үдж байгаа л яг амлалтаа өгөх нэг тийм. Тэгснээс бол яг тийм юмн дээр бол амлалт өгч бол үнэхээр хэцүү. Тийм байна те. Ер нь чанга салбар байна те. Ер нь юу яг нэг бодлын яг нөгөө нэг
одоо өвчтөнтэй тулж ажиллаж байгаа тэг хавтрын өвчин судлалын үндэсний төвч юм уу 2 3 дахь шатлалын эмнэлгүүдийг бодвол эрүүл одоо хүмүүстэй зовлон багтай хүмүүстэй учирч байгаа учраас бол найрцангуй гайгүй гэхдээ тухайн хүний сэтгэл зүйтэй амар сайн тулж ажиллах хэрэгтэй. Ингээ хэд сэтгэл хөдлөлөөрөө амар том давхар айлгмаар ингээл тэгсэн чинь амар том давхараа хийлгээл гэж бодъё л та тий. Тэгсэн чинь хүмүүс нь ямар муу харагдаж байна гингүүт цагаалтсан шиг. Тэг юм бол тэгэл нөгөөдөг чинь дахиад сэтгэлээр унчихна шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн байдлыг амар сайн хянах хэрэгтэй л дээ. Яг чи үнэхээр энэ хаглааг хүсэж гин үү? Яг ингээ хийлгээд одоо тий үр дүндээ чи яг энийг хүсэж гин үү? Одоо эрүүл хүн учраас одоо гадаад нөгөө эффектив байдлыг өөрчлөх байгаа учраас чи одоо яг юу хүсэж гин гэдгийг л одоо эмч үйлчлүүлэгч хоёр хоорондоо яг зөвшөлтсөд ярилцаад за ингээд яг зөвшөлтөөндөө хүрээд ингээд тохирсныхаа дараа ингээд эмчилгээ үйлчлэгээ хийвэл зүгээр л дээ. За бидний ярилцлага бас ер нь дуусах төхөж байна. Миний асууж хамжаагүй таны бүр зайлшгүй одоо охид эмэгтэйчүүдэд залуучуудад тий магадгүй одоо энэ тань дээр өсвөр насны хүүхдүүд бас хэрдэг гэж байна. Эдгээр одоо хүүхдүүдэд тий анхааруулах, сэрэмжлүүлэх, зөвлөх ийм одоо үг байна уу? Тэрийг бас хэлэхгүй юу те? Маш сайн одоо нэг өөртөөгөө амар сайн тулж ярилцаад те. Яг надад энэ хэрэгтэй юу гэдгийг амар сайн бодох хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд тий ялангуяа одоо ингээд өсвөр насны хүүхдүүд ер нь бол одоо аягүй их шивээс илгэдэг болчихжээ ингээд янз бүрийн шивээс илгэдэг болчих. Тэгээд тэр шивээс арилгаагээд ирждэг. Гэхдээ тэр чинь ингээд будаг будцсан тэр шивээс ингээд лазертаа л балруултаар дарилчихна гэж байхгүй шүү дээ. Тэр дотор бас тэр арьсчин гэмтсэн байгаа ингээд лазераар зүгээр ингээд шивж байгаа учраас тэр арьсчин ингээд сорвчлт үүссэн байгаа. Будцсан учраас л харагдахгүй байхгүй. Лазераар ингээд арилгаад байдаг лазер чинь бас л түлхтийн механизм явагдаж байгаа тэр арьс гэмтэж байгаа нэмэгдэж байгаа тий. Тэгэхээр ингээд за сорив маань арилсан ч гэсэн одоо будаг нь арилсан ч гэсэндээ за ингээд сорив үлддэг шүү. Тийм учраас яг одоо тий энэ шивээс маань надад хэрэгтэй юу одоо тий яг би энэ давхраа хийлгэх надад хэрэгтэй юу? Яг энэ хамрыг өндөрлөх шаардлагатай юу гэдэг. Яг өсвөр нас одоо тийнейжер үеийнхэн маань ингээд яг өөртөө ихтгэлгүй үе тий яг өөртөө ихтгэлгүй тэгээд одоо бусдын шүүмжийг амар томор хүлээгээд авчдаг ч юм уу тий. Тийм үе дээрээ болохоор амар сайн эцэгтэйгээ ярилцах хэрэгтэй. Яг надад хэрэгтэй юу гэдгийг амар сайн ингээд сэрэг ухаанаар бодох хэрэгтэй. Амар ингээд тэр намайг тэгж хэлсэн. Тэгэхээр би тэргээ өөрчлөн ч юм уу тий. Ингээд гүгээд ороод ирдэг байхгүй. Тэгэхээр тэрүүн дээр болохоор амар сайн ингээд юмыг амар сайн тунгааж одоод яг надад энэ хэрэгтэй юу гэдгийг амар сайн бодох хэрэгтэй. Тэгээд ер нь бол яг өсвөр насн дээр тийм байгаад байгаа. Тэгээд ер нь нийтээр нь болохоор эмнэлгээ, эмчээ маш сайн судлаа тий. Үнэхээр одоо тий энэ эмч мэн надад хийж өгч чадах уу? Эсвэл бүр нөгөө эмчээ бүр гуйгаад идэг. Та чадж штэ хийгээд өгөөч. Нөгөө эмч би чадахгүй штэ чи өөр хүн дээр очоо гэдэгт чаднаа хийгээд өг гэдээ бүр ятгаа суучдаг хүмүүс битгэх байхгүй. Тийм болохоор үнэхээр л тэр эмч чадахгүй л гэж байгаа л чадахгүй байхгүй юу. Тэгээ ингээд нэг юм хийгээд өгдөг. Өөрийнхөө хэмжээг бас мэдээд штэ тий. Одоо нөгөө нэг үйл ажиллагааныхаа бас цар хүрийг мэдээд штэ тий. Тэнгүүч нь бүр том бүр юм гээл ингээд амар юм хязгааргүй юм хүсээд байдаг. Ер нь аль хүний хүсэл шуналж хязгааргүй штэ. Тэр амар хязгааргүй юм хүсээд байдаг. Эмч чинь болохгүй одоо болно одоо зогсоо гэж байгаа тохиолдолд тэрийг ингээд сэрэг ухаанаараа бас зогсоочих хэрэгтэй. Тий. Тэгээд ер нь аль мэдээж эрүүл мэндэд амар сайн анхаарах хэрэгтэй. Гадаад гой хозомж гэдгээс илүү те. Бид нэр ингээд нэг гой явж яснаа гинт харуулт өгчүүл яах юм бэ? Тийм үстэй. Гой сайхандаа анхаарал те ингээл гой явж ясан чи харуулт өгчүүл яах юм. Тийм үстэй. Тэгэхээр энэ дотоод эрүүл мэндээс анхаарах хэрэгтэй. Бодис солилцооны нэрчмээ сайжруулах хэрэгтэй. Мэдээж тэр чинь бол заавал одоо юм витамин им одоо тий тарилга хийлэг гээд байгаа юм биш. Зөв хооллолт, эрүүл хэм маяг, зөв нойрны хэмнэл тий бодисын солилцооны идэвхжлээ сайжруулах хэрэгтэй. За үнэхээр л ингээд мэдээж л хөшөрлөлт явагдана. Тийм учраас нэмэлт ижилүүдийг хэрэглээд
За боломжтой бол тий өөртөө судалгаа шинжилгээгээ заавал манай эмнэлэг дээр гихгүй гэр одоо энэ Японд бол ингээд хит эмнэлгүүд дээр юм уурулж одоо нэг тарилгуудыг судсаар хийх тарилгуудыг хийгдэж байгаа. Яг би яг энэ тарилгыг өөрөө ингэж илүү онцолж ингэдэг нь болохоор ер нь ингээ гадуур байгаа юм витаминууд маань дүүрэгч бодиснууд ихтэй хямдхан витаминууд байна. Тэгээд гаднах капсул маань бас капсулд орсон найрлуудыг бас харах хэрэгтэй. Тэрүүн дээр одоо тэр капсулын тэр бүтээж байгаа юм байна. Одоо бас л ямар хими найрлагатай байна тий. Тэр чинь бас л нөгөө илгээр шүүгдэж байгаа илгэнд элийн өөрчлөлтийг хэсгэх ч юм уу тийм тэрийг амар сайн судлах хэрэгтэй. Тэгэхээр л нөгөө нэг хямд бүтээгдэхүүн маань хямд орцсон найрлага ордог. За тэгээд өндөр технологиор хийгдэж байгаа газар маань болохоор маш сайн цэвэршүүлдэг. Тэгэхээр энэ никотамин монуклеотид гэж яриад байгаа болохоос ш дотроо болохоор яг хүнд хэрэгтэй бета никотамин монуклеотид гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг зөвхөн альфагийн угаад идэх ч юм уу тэгээ маш багаар угаад байвал ямар ч нэмэргүй штэ би ингээ уугаалгаа энэ чинь гэл те тэгсэн тэгээд би ингээд ядаг тэр чинь юм нөгөө өөр бодисуудыг ингээ бидээ аваад штэ тэрийг чинь дахиад шүүхийн тулд дийлэг бас гэмтээлсэн штэ. Тийм. Тэгэхээр яг энэ лабораторийн би энэ Японы лабораториуд нэхэр гайхамшигтай юм амар сайн нөгөө нэг safety тэгээд амар сайн ингээд цэвэршүүлдэг. Тэгээд аягүй сайн өндөр технологитой тэгээд нөгөө мэдээж нөгөө нэг дэлхийн стандартыг хангасан GMP ISO тэр бүх стандартыг зүгээр л одоо хангацсан аягүй сайн хангацсан ийм байд юм байна гэд би бол амар тэр лабораторид нь очиж танилцаад бүр амар биширсэн. Тий. Миний одоо ингээд бас яаж байгаа юм байна амар жижиг юм байна тий. Тэгэл мэдээж тийм чадж байгаа газарт нь мэдээж даатгаал тэр бүтээгдэхүүнийг би хүндээ санал болгоод хийжээвэл би тэрийг заавал үүдэл гэсэн шүүгээл тий өөхнөөс оруулаад өөхнөөс нь тунцжуулаад нэрээ ажиллагаа хийгээл тий өөхнөөс нь тунцжуулаад ингээд буцаагаад тарих нь тэнд ингээд яг манайх хийгдтэй одоо өөх шилжүүлэн сулгалт хийгддэг мэдээж одоо хүн тураад нүүрний өөхнүүд мэн багасаад ирэхээр хитрхийн онхор харагддаг. Тэгэхээр зүгээр өөхөнд шүүгээд буцаад хийчдэггүй юм. Би бас нөгөө өөхнөөс нүүдлэсийн тунцжуулаад ингээд хідэн давхар шүүгээд ингээд буцаагаад хийгддэг. Тэгтээ би тэрийг лабораторийн нөхцөлд тэр дотор хичнээн тоошрохыг мэлэн уудлээс явж гэнэ үү ч юм уу те. Тэрийг би мэдэхгүй ямар ч лээсэн техник нь бол энэ тэр техникээр хийж байгаа ч гэсэн те өндөр хүчлтэй орны лабораторид найдаад яг тэр лабораторийн стандартаар нь гаргаж аваад яг энэ дотор тичнээ сая мянган эс байгаа те яг ингээд бүр ингээд наривчлаад тоолцсон тийм газраас ингэж хийх нь илүү итгэл үнэмшилтэй. Хүмүүсийн шивээс төр та нэмэлтээр дахиад жоохон тодруулаад ярьж өгөөч те. Үнэхээр одоо мэдээж одоо яг нарийн сайн бодолцох хэрэгтэй. Гэхдээ ер нь өсвөр насндаа ер нь шивээс хэлэх чи ер нь зөв ч юм уу буруу ч юм уу тийм. Яг бол нөгөө нэг яг нөгөө тийнейжер насны хүүхдүүд чинь болохоор нөгөө юмыг танин мэдэх те одоо сэтгэл зүйн асуудал ер нь бол манайд ихтэй бас Монголын бас сэтгэл зүйн салбар амар сайн хөгжиж байгаа юм шиг санагдав. Айгүй эрчимтэй явж байгаа тийм. Эрчимтэй хөгжиж байгаа. Тэгээл нөгөө нэг хүн болгоны амнаас л трама те хүүхэд насны трама гэл бүр сэтгцэн юмч онш тавих хэмжээний өөрөөр өөртөө онш тавиад байгаа байхгүй. Үнэхээр тэр нь трама байсан уу эсвэл зүгээр нэг жижиг юмыг энэ миний одоо тий айц төгшөөр ч юм уу тий ийм байдлаар ингээ бүр сэтгцэн эмчийг хүрээнд өөрөө өөртөө онш тавиад идэг болцоо. Тэгэхээр тэр сэтгэл одоо тэр шивээс хилэг маань гэдэг нь одоо сэтгэл зүйн л асуудал байхгүй юу? Тэгэхээр тэр одоо шивээстэй насан туршдаа явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүний сэтгэн бодох чадвар янз бүр болно. Одоо өнөөдөр би нэг юм бодож аваад маргааш өөр төвшний хүн болно шүү дээ. Тэгэхээр тэр одоо нэг танин мэдэх чадвар арай багтаа үедээ ингээд хийлэгдсэн шивээс мэн дараа үедээ бол харамсах ч юм уу тий жоохон томроод ирэхээр харамсах ч юм уу тиймэрхүү байдаг. Тийм учраас бол мэдээж яг би шивээсээ эсэргүүцэхгүй байгаа ч гэсэндээ яг надад бол яг өсвөр насны хүүхдийг бол шивээсийг бүр бодоод тий яг одоо төлөвшсөн насн дээрээ л энэ шивээс надад хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Мөн нөгөөтэйгүр шивээс хийж байгаа газрууд маань
имлэг биш угаасаа салаан штэ. Яг Монголын нөхцөлд яг нөгөө стандартаараа энэ шивэсгийн хийж болохгүй ч юм уу тийм нөхцөл үүс байхгүй стандарт тий. Тэгэхээр тэр чин зүгээр хүний биеинд орж байгаа. Тэгэхээр тэр зүү нэг удаа гих уу. За зүү нэг удаа гих байсан чи тэр цустай зүг будганд дурж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр будаг нэг удаа гихүү дахин хэрглэж гин үү. За тэр аппарат шүү дээ. Энэ зүг хийгээд байгаа аппарат. Тэр ингээд мэдээж шивж байгаа учраас цус гарч болно. Айл давхаргыг гэмтээжснээс хамаарат айл давхаргыг гэмтээж. Тэр зүг хийж байгаа тэр аппарат маань бас бохирдож болно. Тэгэхээр эннээсээ хамаарат нөгөө нэг халдвар төвчнүүд маань тусах эрсдэлтэй. Ялангуяа вегийн вирус ч юм уу те тэр маань өөрөө бас хэцүү вирус. Тийм учраас яг тэр шивээс хийлгэж байгаа тохиолдолд тэр болгоныг л бүр ингээд амар сайн хянах хэрэгтэй. Ингээд за одоо энэ нэг удаагийн зүг шүү гэл ингээд харуулдаг. Тэгэхээр тэр зүг хийж байгаа тэр аппаратны тэр зүүнний хушуу орж байгаа тэр жижигхэн хэсэг ариутгагдаж байна уу? Тэр зүгээ дүрж байгаа тэр будаг ариутгагдаж байна уу? Ч юм уу те. За тэгэхээр ингээд идэг бас. Энэ ингээд ариун ингээд спиртэн дотор хийчихэд байдаг л да. Одоо тий зарим нэг салонуудыг харахад хүмүүсний юмнуудаа тий спиртэнд хийгээд идэх байхгүй. Арчаад өгчдөг ч юм. Тий арчаад өгч спирт цацаач ч юм уу нэг спиртний үнэр маань л ариун ч юм уу. Тэгж бодоод идэг үгүй. Яг бүр ингээд тухайн багжийг ариутгалын бодис гэдэг юм байдаг. Тэр бодис маань л одоо хэдэн минут тэр бодис нь байх юм бол ямар одоо бактери вирус нямман устдах вэ гэдэг мэн байна. Тийм учраас яг тэрийг ч одоо яг халдвар судлаач мэрэгчлэтнүүд маань амар сайн мэддэг. Тэднийг болохоор одоо эмчнэр маань бас амар сайн мэддэг. Тийм учраас яг энгийн одоо зүгээр шивэсний газар ингээд одоо зүгээр ингээд зураа шивэх маань бас эрсдэлтэй. Тийм тэрүүнтэй адилхан бас л нөгөө нэг персон гинтерчин бас л хүний эд эрхтнийг гэмтээж байгаа, цус гаргаж байгаа. Тийм учраас л халдвар төвчнүүд тархах эрсдэл бас байдаг. Подкастыг маань үзэж байгаа үзэгчдэд бас маш олон зүйлийг ойлгуулсан ийм одоо ярилцлага боллоо гэж би дүгнэмээр байна. Тэгээд өнөөдрийн манай Гэгийн эрүүл мэнд подкастын зочноор Сэрина гоо сайхан нөхөн сэргийх мэс заслын эмнэлгийн ахлах эмч Баяр Цэцэг урагд оролцлоо. Бидэнд бас цаг зав зарцуулаад бидний урилгыг хүлээж авч ирээд подкастт маань сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Баяр Цэцэг эмчтэй баярлалаа. За баярлалаа. Намайг ч гэсэндээ энэ нэвтрүүлэгтээ уурж оруулсанд маш их баярлалаа. За Гэгийн эрүүл мэнд подкаст үзэгч та бүхэнд хүрлээ. Та бүхэн подкастаа Facebook-ийн Гэгээ Монгол пэйж хуудасаар үзэж сонсороо. Тэгээ мөн бусаддаа бас түгээгээрэй гэж хэлмээрээ дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.